Монгол улсын хэмжээнд улс төрийн хэлс хэрэгээр 36 мянган иргэн хэлмэгдсэн гэдгээ. Өнгөрсөн хугацаанд эдгээр иргэдээс 31,100 иргэний хэрэг материалыг шалган шийдвэрлэж 17 мянган орчим иргэнийг цагаатгажээ. Харин Дорногов аймгийн хэмжээнд 1437 иргэн хэлмэгдсэн бөгөөд 1998 оноос 2013 оны хугацаанд 572 орчим иргэний үр хүүхэд ар гэрээхэнд 399 сая төгрөгийн нөхөх олгоор тусламжийг үзүүлсэн байдаг байна. Улс төрийн хэлс хэрэгтэй хэлмэгдэхстийг цагаатгах, тэдэнд нөхөх олгоор олгох тухай хуульд 2018 оны 1-р сард өөрчлөлт орсон тухай. За цагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах одоо энэ чиглэлийг бол аймгийн эдийн төлөвчдийн хууль хариуцж явдаг. Тэгэхээр цагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах одоо аймгийн салбар комиссаас бол энэ одоо хэлмэгдлийн хор уршиг сурталчлах, хэлмэгдсэн одоо хүмүүсийн арга гэрт нөхөх олгоор олгохтой холбоотой эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр бол өнөөдөр хүртэл бол ажиллаж байна. За ер нь бол анх 1998 онд улс төрийн хэлс хэрэгт одоо хэлмэгдэхстийг цагаатгах, тэдэнд нөхөх олгоор олгох тухай хууль гэж анх батлагдсан. За энэ одоо хууль батлагдсанаас хойш бол улсын хэмжээнд бол ер нь бүх одоо хэлмэгдсэн улсуудын арга гэрт тэдгээрт өөрсдөд нь одоо 1 сая төгрөгийн одоо нөхөх олгоор олгох энэ ажиллагаа бол явагдсан байна. Өөрөөр хэлбэл одоо Монгол улсын хэмжээнд ер нь 38 мянга гаруй одоо иргэн бол улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдсэн гэж үздэг та хоёрт байдаг. За үүнээс ер нь 31200 гаруй иргэнийг бол цагаатгсан юм байна. Тэгэхээр энэхүү одоо цагаатгагдсан одоо иргэдэд өөрсдөд нь за амьд зэрүүн бол байхгүй бол одоо тэдгээрийн одоо эхнэр нөхөр хүүхэд ач зээн нарт нь бол 1 сая төгрөгийг бол олгож ирсэн. За энэ үйл ажиллагаа явагдаад ингээд ерөнхийдөө төгсөх шатанд орж исэн. За тэгээд яг энэхүү хуульд маань 2018 оны 12 сарын 7-нд бол нэмэлт өөрчлөлт орсон баг. Тэгэхээр юу ч нэмэлт өөрчлөлт орсон бэ гэхээр 3 одоо чиглэлээр бол нэмэлт өөрчлөлт орсон. За нэгдүгээрт нь бол одоо энэхүү энэ аливаа нэг иргэн хэлмэгдсэн одоо асуудалтай холбоотой өргөдөл гомдол өөрөөр хэлбэл одоо цагаатгах тэгээд нөхөх олгоор олгохтой холбоотой өргөдөл гомдлыг бол 2010 онд ер нь хуулийн хугацаа дууссан байсныг бол 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан байгаа энэхүү хуулиар. За хоёрдугаарт нь бол яг энэ одоо хэлмэгдээ цагаатгагдсан хүмүүсийн одоо хүмүүс өөрөө ер нь ихэвчлэн амьд мэд байна гэж ер нь байхгүй ер нь. Тэгээд эхнэр нөхөр бас ганц хоёр бас хүмүүс байдیں۔ За улсын хэмжээнд бол тоо бага. Тэгээд яг төрсэн хүүхэд, за өчилж авсан хүүхэд гэд. Эдгээр улсуудад бол одоо хэрвээ одоо хэлмэгдсэн хүн маань цаазаар авах ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хэрвээ хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгөөр одоо нөхөх олгоор олгохоор энэ хуульд бол нэмэлт өөрчлөлт орсон байна. За энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. За 3 дугаарт одоо нэмэлт өөрчлөлт орсон асуудал маань тухайн хуулийн одоо нэр томьёонд орсон хуулийн байгууллагуудын нэр томьёог бол орчин үеийн одоо нэр томьёонд нийцүүлж өөрчилсөн. Ийм одоо 3 үндсэн өөрчлөлт бол орсон. За тэгээ энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаад бол Дорногов аймгийн хэмжээнд бол ер нь бол улсын хэмжээнд нэг 600 гаруй хүн энэхүү одоо нөхөх олгорыг авахар шүүхийн шийдвэр гарсан байна. За үүнээс Дорногов аймгийн хэмжээнд бол 18 хүн яг одоо гараад байгаа. За эдгээрийн 3 нь бол 40 сая төгрөгийн нөхөх олгор авах, 15 нь бол 80 сая төгрөгийн нөхөх олгор авах юм шүүхийн шийдвэр гарсан байгаа. За энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу одоо Монгол улсын цагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах комиссаас бол ерхийн энэ хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд улсын төсөв жил болгон одоо хууль хэрэгжснээс хойш төсөв батлуулаад энийг одоо орон нутагт энэ хэлбэгцэн хүмүүсд шатараатай олгох, хамгийн өндөр наснаас нь эхэлж олгох энэ ажиллагааг бол явуулж байгаамаа. Тэгэхээр улсын хэмжээнд бол энэ 600 гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр эндээс бол хамгийн өндөр настай 100 гаруй хүмүүс байсан. Настай хүмүүс. Тэгэхээр ингээд шатараатай олгоод өнөөдөр манай аймагт бол хамгийн анхны удаа олгогдож байгаа. Ер нь бол 2019 онд бол нэг 5 тэрбум төгрөг улсын төсөв суусан бол 2020 онд нийт төсөвт нэг 51 гаруй тэрбум төгрөг одоо суугдсан байна. Тэгэхээр энэхүү одоо улсын төсөв суугдсан нөхөх олгороос орон нутагт олгож байгаа. За өнөөдөр бол Дорногов аймгийн хэмжээнд анхны одоо 2 хүндээ энэхүү одоо нөхөх олгорыг гартуулж өглөө. За энэ нь бол аймгийн одоо манай аймгийн харьяат за Дондгийн гүрний азар за Доржийн гончиг гэдэг хоёрыг хэлмэгцэн үний ар гэр болох долгорж дулам нар одоо нөхөө олгоор алах шүүхийн шийдвэр гарсны дагуу
эдгээр хүмүүсийн ар гэр болох үр хөвгүүдэд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нь өнөөдөр одоо тус бүр 80 сая төгрөгийн нөхөх олгорыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Түмэн баяраас гартуулж өглөө. Яг мэдээж энэ нь бол шууд данс руу норж байгаа. Энэ нь бол шүүхийн шийдвэрийн тусгагдсан тухайн одоо энэ дулам долгорж ав нарын одоо өөрийнх нь тэтгэрийн дансанд бол энэ Монгол шууд орж байгаа. Манайхаар одоо гүйлгээ хийгдээд орж байгаа. За тэгээд цаашаага энэ одоо мөнгө захиран зарцуулах асуудал нь бол одоо энэ нөхөн олгоор авах одоо ирэх бүхий энэ асуудал өөрийнх нь одоо хүсэл зоригийн асуудал. Тэгээд яг энэ ажлыг нь бол мэдээж өөрийнх нь хүүхдүүд болох итгэмжлэлсэн төлөөлөгч нар нь бол одоо шүүхэд одоо шийдвэр гаргуулах бүх одоо ажлыг хөтөлж зохион байгуулсан. За мөн өнөөдөр одоо яг одоо хүүхдүүд нэрч одоо энэ юг шилжүүлсэн баримтыг бол гардаж авлаа. За ер нь цаашид бол одоо манай комисс гэхгүй ер нь улсын хэмжээнд энэ нөхөх олгоод өнгөрөх биш. Ер нь энэ одоо хэлмэгдлийн хор уршгийг одоо сурталчлах цаашид одоо дахиж ийм улс төрийн ялангуяа ийм зохион байгуулалттай энэ одоо хэлмэгдүүлэлтийг төслөн зогсоохлын түүхийн сургамжийг хойч үедээ одоо сургамж олгож үлдээх нь л одоо бидний гол ажил гэж болооддаг байна. Одоогоор хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд улсын хэмжээнд аймаг дүүргийн анхан шатны шүүхээс 600 гаруй иргэдийн нөхөх олгоор олгох тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байна. Харин Дорногов аймгийн хувьд 2019-с 2020 онд шүүхийн шийдвэр нь гарсан 18 иргэн байгаа юм а. Эдгээр иргэдээс 40 сая төгрөг авах 5, 80 сая төгрөг авах 13 иргэн байна. Харин энэ өдөр улс төрийн хэлс хэрэгээр хилмигдсэн гончгийн нөхөх олгуурыг нэхэмжлэгч түүний төрсөн охин долгорж ав, Гүрнэ Базрын нөхөх олгуурыг нэхэмжлэгч түүний төрсөн охин болох Дулам нарт тус 80 сая төгрөгийн нөхөх олгуурын мөнгийг тэдний тэтгэврийн дансанд шилжүүллээ. Би одоо хилмигдсэн хүний зээ охин итгэмжлэгдсэн төлөөлөгч болоор идэг гэдэг хүн манай өвөө маань 1938 онд бол улс төрийн хэлс хэрэгт хилмигдэж цаазлагдсан байгаа. 1993 онд бол нэг удаа цагаатагдсан юм байгаа. 38 онд бол одоо цагаатгахтаас өмнө бол хүм Дорногов аймгийн Замбууд сумын баазад одоо нягтлан яруу ажил хийжсэн. Ерөн бол үндсэн захиргаа бол Дорногов аймгийн Эрдэнэ сум гэж явдаг байсан юм аа. Тэгээд энэ улс төрийн хэлс хэрэгтийн нөхөн олгоор олгох тухай хуулийн дагуу бид нар холбогдох материалаа холбогдох байгууллагад одоо материал бүрдүүлж ингэж 19 шүүхэд бол 19 оны 8 дугаар сард холбогдох материалаа бүрдүүлж өгсөн. 2019 оны одоо 10 сард одоо шүүгчийн захирамж гарч охин одоо дулам 80 сая төгрөг нөхөн олгоор олгохоор ингэж шүүгчийн захирамж гарсан юм аа. Энэ ерөө бол нөхөн олгорын материалыг бүрдүүлэхэд маш их хугацаа зарцуулагддаг. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нар болоо тэр 38 онд одоо цаазлагдсан хүн гэхэд хэдэн онд яасан бэлээ те төрсөн бэлээ гэхээс эхлүүлээд ээж маань бас өндөр настай хүн байдаг. Тийм учраас бол одоо юмыг одоо ээжээсээ давж асуудаг. Гэтэл ээж маань бас өндөр настай хүн учраас бол бас зарим юм мартаж санаах юм байдаг. Тэгээ ерөнхийдөө бол миний бие бол холбогдох гарсан хууль тогтоом 4 журмуудын хамгийн эхлээд судалж байгаа. Ерөн хаагуур явал яаж болох вэ гэдгийг яагаад хамгийн анх бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр ирээд ийм хууль гарсан байна. Энийг дагуу заавар журам юу байна вэ? Ямар материал бүрдүүлэх вэ гэдгийг бол асуусан. Тэгээ холбогдох мэргэжилтэн бол та одоо ийм материал бүрдүүлж өгөх ёстой гэдгийг надад ийм жагсаалт өгсөн. Тэр жагсаалтын дагуу одоо би аймгаас эхлээд аймгийн одоо архивын газар, аймгийн улсын бүртгэлийн хилцээс эхлүүлээд анхны материалуудаа бүрдүүлсэн. Яагаад тэгэхээр одоо дээр өдөө төвчний гэрчлэг гэж байдгүй байсан. Тийм учраас лавлгаа авах ёстой гэд гэх мэтэнгээр ингээм аймгаас эхлээд тэгээд бусад материалууд нь бол улсын Улаанбаатарт очиж тагнуудын ерөнхий газар, улсын төв архив энтрээс ингээд бүрдүүлж материалууд ерөнхийдөө бол баг хууль гарснаас хойш 8 одоо нэг 2019 8 сар хүртэл болоод материалыг бүрдүүлсэн ба жижиг шахуу явж ингээд материал бүрдүүлсэн. Зарим материал дээр үе юм чинь бас их учир чутагдaltaй, эсвэл огон зөрөөтэй, эсвэл нэр нь дутуу, эсвэл нэрэнд юу гэдэг. Жишээлбэл манай ээж маань одоо дээр үед бол архив үзэхэд бол архив материалаар тулгамсран гэдэг нэр гарч ирээд ингээд материал бас их цаг хугацаа их зарцуулагдаж тэгээ өнөөдөр бол одоо шүүхээр бол за энэ хүн бол охин нь мөн байна гэдгийг баталгаажуулаад ингээд нөхөн олгоор олох захирамж гарсан юм аа. Манай хоолой гэр бүлийн хүрээнд бол одоо ээж маань аав бол бас цахаа ямар ч хэлсэн
юу яалаа хис хэрэгт хэлмэгдсэн гэдэг цагаатагдлаа гэдэг маш их баяртай байсан. Ер нь бодвол анхаа нэг 93 онд ягаад цагаатагдлаа гэдэг юм сонсоод айгүйх баярлсан. Ягаад гэвэл өнөөдөр бид нар тэр нөхөө олгоор мөнгө төгрөх гэж байгаа биш. Тийм ээ. Тэгээ цагаатагдлаа гэхлээр л айгүйх баярлж ингэж байсан. Тэгээ яг улс орон маань бас энийг ягаад бас хууль гаргаад ингээд нөхөө олгоор олгож ингэж ихэсэн бас баяртай хамаа.